Өнөөдөр болж байгаа бага хурал нь Монголын Ардчилсан холбооны анх дахь их хурал хуралдсаны 18 жилийн ой өдөр болж байгаараа онцлогтой. 89-90 онд Монгол орныхон хувь заяаны төлөө босод тэмцсэн партизанууд маань чухал үүрэг гүйцэтгэсэн юм аа. Улсын их хурлын гишүүд, сайд дарга нар бол өвдөгнөөс найдас авч явах ёстой. Тусгаар тогтнолыг амин чухал одоо ярих цаг нь болсон. Тусгаар тогтнолыг би юу гэж ойлгож байна гэхээр тусгаар тогтнол бол ерөөсөө л өмч. Өөр юу ч биш. Тусгаар тогтнол байна уугүй юу гэдгийг энэ их орондоо хоргодох, тэр өмчтөд хоргодох монгол хүний сэтгэл байна уугүй юу гэдгийг л би ойлгож хэлэх гээд байгаа юм. Таван ушуу малынхаа ашиг шимээр тавтай сайхан амьдарч ирсэн энэ өвөг дээдэс эцгээс хүүд эхээс охинд уламжлагдсан ирсэн энэ сайхан газар нутаг тэдний өмч байсан. Тийм ч учраас өмчтэй хүн өмчөө хайрлж халуун цус хайрлалгүй бидний өвөг дээдэс энэ нутгийн төлөө тэмцэж ирсэн. Нутгаас гарах зүгтах дургүй байсан. Өнөөдөр өмчгүй болсон бидний залуу үе Солонгост ажилчин гаргах тэнд жагсаж байгаа манай цагаачдын байдал бол энэ тусгаар тогтол байна уугүй юу гэдгийг харуулж байгаа. Монголын хамгийн одоо өнгөтэй зүстэй газар, хамгийн сайхан уул ус чигдэрсэн сайхан амуудыг гадаадынхан төгсөн. Эх орны минь эзэн эрхэмсэг монгол хүн өнөөдөр үнэгүйдэж байгаа. Тийм учраас энэ өмчтэй болсон гадныхан бол эндээс харин хөөсөн ч гарахааргүй болсон байгаа. Тусгаар тогтол өмчтөөр оршин тогтдог. Тийм учраас иргэдээ өмчтэй болгохын төлөө манай Ардчилсан холбооны анх тавьж исэн зорилго үнэхээр одоо малыг малчлаад орон сууцыг иргэдэд өгсөн энэ үйл ажиллагаа газар хувьчлал дээр одоо бид энд оролцож чадаагүй, энийг хянаж чадаагүй. Тусгаар тогтнол гэдэг бол визээр чөдөрлөхгүй. Зөвхөн их нутаг газар шороо эрдэнэс баялагтан өөрийн гэсэн сэтгэлээр хандаж тэндээ хоргодох хүний сэтгэл цугларсан тэр тодорхойлолтыг би тусгаар тогтнол гэж ойлгодог. Тэгэлэр тусгаар тогтнол маань эргээд бусдын гарт орсон. Ялангуяа газарт орох, дэлхийг тэжээх энэ баялаг гадаадынхны мэдлэлд очичихсан байгаа. Монголд нялзах юмгүйгээр асар ихээр гаргасан байгаа. Энэний төлөө Монголын ард түмэн өнөөдөр өнгө зүсн гандаж ингэж явж байгаа нь бол туйлын харамсалтай. Төрийн өмчийн тухай ойлгоц манай үндсэн хуулинд төрийн өмч гэдэг утгаараа орсон. Төрийн өмч гэдэг үг бол агуулгаараа үгнийхээ агуулгаар буруу үг. Энэ бол олон түмний өмч, Монголын иргэний паспорттай хүн бүрийн өмч гэдэг энэ агуулгыг үндсэн хуулинд оруулж өгөх ёстой. Тэгэхгүй болохлоо зэрэг төрийн ажилтны өмч, төрийн албаны хүмүүсийн өмч гэж ингэж ойлгогдож байгаа. Тийм учраас ард түмний өмчийг ард түмэнд нь зөв хуваарлах, зөв хүртээх, тэднийг өмчтэй болгох. Монголынхаа иргэний паспортаар Монгол улсынхаа баялагаас тэгш хүртдэг тэр Арабын орнууд шиг, тэр Катар шиг, тэр Америк нэгдсэн улсын нэг иргэн 1.5 сая долларын үн цэнтэй байдаг. Тэр үн цэнд Монгол иргэн энэ их нутаг баялаг дээр 2 сая 500 мянган иргэнд бол энэс илүү их үнэлэмж Монгол хүнд оногдох ёстой. Тийм учраас тэр иргэнийхээ паспортаар Монгол иргэн бахархалтай байж тусгаар тогтнол оршин тогтно гэж би боддог. Ард түмний өмч, олон түмний өмчийг олон түмний зөвшөөрөлтөөр олон түмний өөрийнх нь энэ өмчийн эзний оролцоотойгоор яах вэ гэдгийг шийдэх ёстой. Монгол орн хөгжиж болон өндөр барилгууд баригдаж болон гадны хөрөнгө оруулалт орж болон хөгжсөн Монгол орны иргэдэнд зөвхөн монгол хүн байх ёстой. Монгол хүн боол байх ёсгүй. Боос байх ёстой. Энэ санааг би хэлэх гэж байна. Ардчилсан нам. Энэ дээр бол түүхийн өмнө улс төрийн хариуцлага хүлээх ёстой. Алдаагийн хэлэх, алдаагаа ярих нь өнөөдөр хамгийн чухал. Алдаа хэлснээр атаатан дайсан болж ад болж 13 гэд нэрээр нэрлэгдэж явсан үе надад бас бий. Гэхдээ өнөөдрийн энэ алдаа дутагдлыг бид нар сайн сайхны төлөө, ардчлалын төлөө, бидний ололт амжилтын төлөө, Монголын гэгээтэй амьдралын төлөө бид нар хэлэх цаг нь болсон. Өнөөдөр бид нар бол талцдаггүй Монголын төлөө 21-р зууны эдийн засгийн хөгжлийн олимпиад Монгол гэдэг нэг баг тэргүүн байранд байхын төлөө ийм тэмцэл байх ёстой гэж ойлгож